За энэ хуулийг бол хэлцгийг дэмжиж байна. Гэтэ хэд хэдэн асуулт байна. Энэ 61 саналын томьёолоор санал хураана гэхин тэгэхээр эн чинь бараг энэ хууль чинь бүрэн өөрчлөгдөд орж иж байгаа юм биш үү? Энэ хууль яасан засгийн газраас өргөн барьсан юм уу, гишүүн өргөн барьсан юм уу? Тэгээд энэ дээр хаалхард ингээд анхдагч хууль юм шиг. Гэтэл 18 онд чинь Монгол улсын донорын тухай хуулийг шинжилсэн найруулгаар баталсан байгаа. Тэгэхээр энэ хоёр одоо донорын хууль дээр чинь тэгээд ямар зохицуултууд нь үлдэж байгаа юм бэ? Энэ хуулийн нэг бодлооноо жоохон тайлбарлаад өгөхгүй юу гэж хүсэж байна. Тэгээ ер нь их хурлын даргад хандаж хэлэхэд нэг хууль орж ирдэг, нэг хам хум санаачилсан болоо. Тэгээ 61 саналын томьёол гэхэр чинь баг хууль чинь утга санаа нь бүрэн өөрчлөгдөж санагдаж байна. За хоёрдугаарт энэ хуульд хүний дархлал хомсдлын вирусын халдвартай холбогдсон цусны аюулгүй байдалтай холбоотой заалт бас харагдахгүй байна. 10-11 оны үед цусны аюулгүй байдлыг хангах зорилгоор эрүүл мэндийн яам сангийн яамны дэмжлэгтэйгээр 1 тэрбум шахам төгрөгийн хөрөнгө оруулалт хийж автомат тоног төхөөрөмжүүд тавьсан санагдаж байна. Одоо тэр төхөөрөмжүүд чинь хэр зэрэг шинжлэгдсэн бэ? Ажиллаж байгаа юу? За ер нь бол нэг чухал зүйлийг хэлэхэд Монгол улс бол өнөөдрийг хүртэл энэ цусаар дамжсан хүний дархлал хомсдлын вирусын халдвар илрээгүй орны тоонд байгаа. Энэ бол маш чухал үзүүлэлт. Тийм учраас одоо төр засаг энэ дээр онцгой анхаарах хэрэгтэй. Ингээд энэ цус боловсруулах техник, технологиг бид нар байнга энэ орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангаж явах хэрэгтэй. Тэгэхээр энэ хууль батлагдсантай холбогдуулаад 2027 оны төсөвт тусгах хөрөнгө оруулалтын заалтуудаа маш хариуцлагатай одоо эртнээс анхаарч бэлдэж байх хэрэгтэй. Яагаад тэгэхээр энэ хууль батлагддаг, энэ тоног төхөөрөмжүүд нь төсөв нь батлагдахгүй бол эргэл энэ хууль бол одоо хэрэгжихгүй. Тэгээ энэ өөрөө их чухал хууль учраас энэ асуудлууд дээр одоо хэр анхаарч байна вэ гэдгийг асууя. За энэ хуулийг улсын их хурлын гишүүн Жигжид Сүрэнгийн чин бүрэн Жокын алдарж авахлан аюушийн ариун заяа Нацаг доржийн Батсүмбэрл нарын 4 гишүүн 2025 оны 3 сарын 31-ний өдөр улсын их хурл анх өргөн мэдүүлсэн анхдагч хууль. За ажлын хэсэг (2025 оны 6 дугаар сарын 12-ны өдөр ажлын хэсэг улсын их хурлын даргын захимжаар байгуулсан ажлын хэсгийн ахлагчаар Баясгалан гишүүн, гишүүдээр Баярбаатар, Инх насан, Болормоо, Гаммаа, Иргэдэл, Отгонбаяр, Сарнаа, Эрдэнэт нарын гишүүд ажилласан. За тэгэхээр ажлын хэсгийн анхдагч хууль 8 бүлэгтэй нэлээд одоо олон зорилттой заалттай юм хууль байгаа. Энд дээр тэгээд бас 62 зарчмын зөрүүтэй санал гарсан юм байна лээ. Мэдээж одоо ажлын хэсэг сайн ажилласан гэсэн үг. Бас одоо хуулиудын өргөн барьсан хуулиудын өөрчлөх ёстой зүйл заалтуудыг үг үсгийг утга найруулгыг засах ёстой. Ингээд одоо анхны хэлэлцүүлэг хийгдэж байгаа гэдэг мэдээллийг танд өгье. Тэгээд ажлын хэсэг нэмж хариулъя. 4-р хэлбэл. Энэ одоо цусны донорын үйл ажиллагаа, удирдлага, бүтэц зохион байгуулалт түүнтэй холбоотой төрийн болон эрүүл мэндийн байгууллагын эрх чиг үүрэг, цусны донорт одоо болон цусан бүтээгдэхүүн сэлбүүлэгчдэд тавигдах шаардлага, түүний эрх үүрэг, цусны нөөц хангамж, чанар, аюулгүй байдлыг хангах, цусны донорыг алдаршуулах, урамшуулах, игнэг нь өргөжүүлэх ажлыг сурталчлах, цус сэлбэлт судлалын салбартад ажиллагчдын нийгмийн баталгаа хангах талаар ийм одоо чухал заалтууд туссан хууль байгаа. Ард иргэдийн бас эрэлт хэрэгцээ нийгмийн шаардлагад нийцүүлж одоо энийг мэдэрч одоо их хурлын гишүүд хууль санаачилсан. За ажлын хэсэг нэмж хариулъя. 4-р хэлбэл. Одонтой гишүүний асуултанд хариулъя. Эрүүл мэндийн яам Эрдэнэ 2. За бид нар олон улс дээр бол цус сэлбэлтээр дамжих 4 төрлийн албарыг бол бүх цуглуулсан цусан дээр үсгийг бол зөвлөмж болгодог. Энэ дээр HIV, за тэгээ ВЦ, гепатит,
мөн Тэмбүүгийн албарыг бол 100% одоо ингэж үзэж байгаа. За ялангуяа Монгол улс дээр одоо маш их том тогтолцооны асуудал гарч ирсэн. 2012 оноос эхлээд бид нар энэ цус эвлэлтэй дамжих халдварыг PCR буюу нөхлийн хүчлийг очруулах арга гэж одоо яг олон улсын өндөр хөгжтэй орнууд дээр хэрэглэж байгаа цусны аюулгүй байдлыг хангахад хамгийн чухал ийм одоо шинжилгээний аргыг нэвтрүүлсэн. Цусны аюулгүй байдлыг хангах ялангуяа энэ цус эвлэлтэй дамжих халдварыг бол онцгой бууруулахад бол чухал ач холбогдолтой болсон. Энэ дээр одоо эрүүл мэндийн яам одоо энэ дээр одоо цус эвлэл судлалын үндэсний төвийн зүгээс бол бас нэлээд одоо шатраатай энэ дээр цусны аюулгүй байдлыг хангах дээр холбоотой асуудлуудыг тавьж 13 оноос эхлээд 2019 оны хооронд бол Азийн хөгжлийн банкны хөнгөлөлтөө зээлээр энэ хоног төхөөрөмж одоо энэ аюулгүй байдлыг хангах одоо энэ зүйлүүдийг бол бас бүгдийг шийдвэрлэж ингэж өгснөөрөө бас онцлог болсон. За тэрнээс гадна энэ шаардлагатай урсгал зардлуудыг бол одоо тухайн жилийн төсвтээр нь тусгаж өгснөөр энэ одоо олон улсын зөвлөмжүүдээр хүрсэн. За цус эвлэлтэй дамжих халдварын одоо хасагдалтын хөв бол тухайлбал 2019 онд одоо 100 хүнээс 3.6% одоо тухайлбал ийм байсан бол өнөөдрийн одоо 25 оны байдлаар 1.4% болцсон байгаа даа. Гэхдээ энэ дээр одоо бас нэлээд их дийлэнх хэсэг хөв дээр ВЦ-гийн халдвар бол одоо эрсдлүүд бол бас нэлээд өндөр байдаг. Өөрөөр хэлбэл цус эвлэлтэй одоо авсан цуснаас шинжилгээ хийж үзэхэд бол энэ халдвартай хүмүүс бас нэлээд өндөр хувийг одоо энэ халдвар дотор эзэлж байгаа. За яг одоо таны хэлснээр энэ одоо ямар нэгэн байдлаар HIV-гийн халдвар авсан хүн бол ийм одоо цус бол сэлбэгдээгүй гэдэг ийм одоо томьёолоор бид нар одоо бас дэлхийн эрүүл мэндийн байгууллагуудаар өгч байгаа энэ тайлан мэдээнүүд дээр ингэж орж явж байгаа. Ингээд би бол болчих. За ажлын хэсгийн ахлагч Баясах Жаданбогийн баясгалан гишүүн нэмж хариулъя. За бүгдээрэнд нэг өдрийн мэнд хүргэе. Тэгээд одонтын гишүүнийхээ асуултанд хариулъя. Энэ бол маш чухал асуулт байлаа. Бид нар донорын тухай хуулиа илүү наривчилж, илүү одоо ажиллахын тулд эд эрхтэн шилжүүлэх одоо гэж нэг тусдаа, нөгөөх нь цусны донорын хууль гэж ингэж хоёр тусдаа болж байгаа. За энэ хоёр хууль маань одоо батлагдсанараа донорын тухай хууль маань өөрөө хүчингүй болно. Ингээд зөрчилдөх зүйл байхгүй болно. Харин энэ дээр одоо наривчлалтайгаар бусад бидний энэ ажлын хэсгийн 62 санал асуулга оруулж ирж байгаа. Энэ бүх одоо зүйл дээр нь өөрчлөлт хийж бүгдээрэн дээр нь санал авч одоо 18 удаа нийт ажлын хэсэг хуралдсан. Ингээд 18 удаагийн ажлын хэсгийн хуралдаанаар энийг шийдээд тэгээд ингээд өнөөдөр энэ асуудал орж ирж байгаамаа.